Морьдон монголчуудын мөнхийн омогшил Тодмагна подкаст. Морьдны төв соёлыг түгээгч төв чиглэгчдэд зориулсан 7 хоног тутмын подкаст. Тодмагна аппликейшн 12 жилийн түүхтэй Тодмагнаас сэтгүүл цахим боллоо. Та манай аппликейшнээр дамжуулан бидний өмнө нь бэлтгэн гаргасан 130 гаруй дугаар сэтгүүлүүдийг хүлээн авах боломжтой боллоо. Мөн Тодмагна сэтгүүлийн редакцаас бэлтгэн гаргадаг мэдээлэл болон зөвлөгөөг үн төлбөргүй хүлээн авахын чадвар. 7 хоног бүрийн видео болон аудио подкастыг хүлээн авч сонсоорой. Өдөр бүрийн зурлаг, цагаагаарын мэдээлэл, ардын хувьсгалын 90-100 жилийн ой хүртэлх наадмын бичлэг зөвхөн манай аппликейшнээр. Селен амьсга задалж дархлааг дэмжин Агрофит тэжээлийн үйлдвэр. Мөнгөн аягийг мөнгөн талстаас. Морьдон Монголд өмнөний цаг хэмрийг сэргээдэг Тодмагна подкастын маань ээлж дугаар хүрэхэд бэлэмсэн маань энэ удаагийн маань зочин Монгол улсын маань лайв шүрдэрч алтан цогц маань хүрэлцэн ирсэн байгаа. За тэгээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За тэгээд үзэгчд маань ч гэсэн анзаарсан баг. Тодмагна подкаст маань тодорхой хугацаанд буюу 4-7 хоног завсарласан байгаа. Тэгээд өнөөдөр шинэ студиэсээ үзэгчтэйгээ зочноо уулзуулж байна. За тэгээд хаваржаа тавтай байна уу? Хаваржаа тавлаг сайхан байна. Хаашаа ногоолох гэж байна? За тэгээд ногоо одоо аль гарсан зүгтэл ойрхон билээ байл сайн. Тэгээд ногоонд гарна да. Ер нь энэ хавар бол хамгийн чухал нь одоо төрүүлж ногоолох асуудал байна тий. Тий аль ойрхон төрүү ногоо тусаад бол сайрн тамирдтэй сайн л да. Ялах ногооны шимийг ер нь нөхөх өөр зүйл байдгүй маа гэд үечд ярьдаг юм билээ. Та санал нэгдэх үү? Нэгдэлгүй ах уу ногоо ижижил би тамир суун. Танах ер нь хаашаа явдаг юм бэ? Манайх бол ер нь тэгэл орхон дуул руу гардаг, урагшаа уул их уул энэ тэгжил гардаг да ногоо. Ер нь малхын тал руу орчтой юм. Тийм малх тийш урагшаа ногоо амттай. Бас эрт гардаг тийш. Тэгж ногоонд гардаг да. Орхон дуул сайхаа нөмөртөө бас эрт ногоолно шүү. Би зөвхөн танахыг бол орхон тулд нэг тусаж явах үед нь очиж ирсэн юм байна. Тий орхон тул ер нь байн гардаг байсан л да. Манай их адуу тийшээж байдаг байлаа. Манайхны уяамар чойно ч сайхан үүснээ ходог модогтой болохоор амар байдаг байсан л да. Тэгээ ойрын нэг 2 жил урагшаан гараал. Урд цагаан ногоолол. Малхайн тал тэр авчин ч одоо сайхан адууны орно шүү дээ, тийм ээ? Тий сайхан нэрч юм. Өвшөөс ногоо намттай энэ морь сайхан л да. Танахантай ойрхон ер нь ямар уяачд гардаг юм бэ? Номод ногоолт юм бэ? Тэгэл ногоотой л ногоо дагаал хүмүүс жирийн л уяач нэр аргал тийш гарна шүү дээ. Тэгээ хаана ногоотой вэ? Манайхныг бол дагаал энэ ойролж гаалаа уяагараад манайхын чинь тэгэл хүмүүс зөв ойролж авал мэдээлэл уяа гардаг. Миний бас арай ойр мэдээлэлт байдаг байж сүүлийн жилүүд бол Хинтээ аймаг Галшар хавцаа нийлэн ногоолоод ах шиг байна. Тийм тэгэл энэ хаана ногоосаа гарч ийн уяачнэр тийшэл нүүн л дээ. Хамгийн дөрөвний л ногоо сайхан байгасан газар л явна шүү дээ. Мэдээж тийм. Ер нь ногоо төрүүлж яасан эрт хавар болсон, эрт цум болсон газруудын адуу тэр жилдээ хурдан уяачтан ч сайхан нааддаг тий. Тийм шүү дээ. Ер нь тэгээд ногоо эрт ижиж амаараа тэр чинь хамаг бүх сайхан юмыг л авж байгаа юм л да. Эрт ногоолоод аль сайхан урт ургацсан шимтэй тэгэл тэр чинь шинэ нялх ногоо гэж юм чинь л. Хатун наалдаад үстэн мүсээ аяал тамир тэнгэ. Ер нь л бүх юм байгалийнхаа юм яг л адуу малчин сайхан болж байгаа. Ер нь тижилээ тасалдгүй та. Тижил ер нь яг ногоон дараа жоохон арай жоохон тачир байвал жоохон яадаг. Ер нь гараал энэ сайхан адуу цадчихаар бол энэ жоохон тасдаг ихмэр. Ер нь дээд насндаа бол жоохон тасдаг. Тэрнээс бага нас бол ер нь шүтээ дагандаа нэг өгдөг. Тэгээ бос нас бол яг нэг хүнд нь л өгдөг. Тижээлэндээ бол ер нь морьтой тижээ шүү. Тижээл тасдаггүй гэж байгаа л улсын наадамтай залгачтай юм уу? Ер нь тийм шүү дээ. Тэгэл бүр ногоонд одоо нэг эд
ажил хийгээд нэг хөз хүмүүсэнд яаж хоорондоо бол яг нэг жоохон ногоо сайхан байвал жоохон тасч байгаа. Тэгэл уянд ороод энэ хөз хүмүүсний ажил дуусаад энэ тэгэл ажил жиг дэрчүүлэл тэжээл мөрдөд хийжээ. Хүч тамирын тэгэл тэгжил гамнаж байгаа юм да. Дахгүй хийжээгээл. За тэгэхээр би сая хоёлаа одоо яг подкаст эхлэхийн өмнө ярилцчихлаа. Та ч хэдэн онд Улаанбаатар хотод ирлээс яг 20 жилийн өмнөх төөх байна. 20 жилийн юм. Тэгэхээр 20 жилийн өмнө одоо өнөөдөр одоо та бүхэн ярилцсан сууж байгаа өндөр зүйлсүүл та Монгол улсын манлай байж буй залныхаа ирэмбэр одоо дээрээсээ 2 төрөмлөгдөж जैन. За дээрээс нь Монгол улсын чансаа өндөр буюу шилдэг үеч 1 жилийнхаа одоо үечд гаргасан амжилтаараа бас ирэмблэгддэг байгаа. Тэгээд тэр нь бас 3 удаа одоо шилдэг үечээр нэрлэгдэжсэн ийм хүн болц. 20 жилийн өмнө хөдөөнөөс мөр их гадарч ирсэн залуу маань одоо энэ 20 жилийн хугацаанд ийм алдар амжилтыг алдар нэртгүүрж амжилтыг бүтээсэн байна л да. Тэгээд энэ түүхийг бас одоо залуу морь сонирхож байгаа залуу уяачаад мөн одоо яг тань шиг замналаар явахыг хүсэж байгаа морь хордонд амжилт гаргахыг хүсэж байгаа залуучуудаас дэлгэрэнгүй хуваалцъя гэж бодож байна. Хэрэн тэгээд морь энэ гэдэг чинь морь гэдэг адуу гэж юм чинь сайхан л да. Тэгэл энэ болж игэл нөгөө хийх ажил бараг л өдөр өнгөрж байгааг мэдэхгүй өнгөрнө шүү дээ. Морины ажил хийж байгаа. Тэгэл энэ залуу ээжтэл хэлэхэд бол тэгэл морь гэдэг юм чинь нөгөө уйж унж идэлж сураал тэгээд дараад нь уйж хүлхээс нахгуулаад энэ бүхэл юмыг анханаас нь л хийх нь зөв л дээ. Түүний шууд морь аваад давхуулаад шууд морь хурдлуулна гэдэг бол бас тэр болгон бас тохиохгүй. Тэгэл анханаас нь нөгөө өстө нэг дороос нь яаж ижил бүх юм асуурж өөрөө бидэрж ижил морь уйна л да. Өөрөөр хэлбэл яаран амжилт гарах гэж одоо тэмүүлээд байлгүй амжилтыг төрүүлж харалгүйгээр эхлээд суралцахтаа анхаараа гэсэн санаа юу тань. Тийм суралцахтаа анхаар энэ морийг яаж унж идэх үү? Яаж хамгийн гол нь л одоо хүч тамирын тохируулах анхаар тэрэндээ л анхаарах хэрэгтэй. Ууч залуу ууч нар бол. Морь аваад шууд ахгуулна гэж бас тэр болгон байхгүй. Тэр болгон хурдан боён заяан л да бүнд. Өөрийн унгаа дуу тэрийг сайхан өөрийн хүч тамирын тааруулж юу хөл гарын гамнаж унтлагаа эдлэгээд хижээлийн тохируулж тэгжиж л тэгэл амжилтанд хүрэндэ. Ер нь бол ингээд одоо яг нийтээрээ бол нэг юм уяаны хэм маягтай болчлаа л да. Шин цагийн уяа гэж яриад байгаа даа. Аль ч аймаг суманд очсон. Ер нь нэг одоо тэдэн сар тэдэн хөлс тэдэн тар сунгаатай тэгж явж байгаа. Ингээ уралдааны ерөнхийдөө нэг уйж байгаа юу бол нэг хэлбэр рүү орцсон байна л да. Нэг үе бол гэхдээ л одоо бас тухайн нутаг оронд мөрдөгдөг гэдэг юм уу нэг тийм уяаны дийгэсэд байдаг. Жишээлбэл танай Говьалтай аймаг ер нь яг та хотод ирэхээс өмнө шүү. Одоо 2000-ад оны их үе хүртэл танай нутагт ер нь морийг яаж уйдаг байсан? Хотод ирэхэд уяаны зөрөө ер нь хэр харагдчихсэн бэ? Ямар зөрүүтэй байдлууд байсан бэ? Манай Говьалтай аймаг руу бол ер нь морийг бол их ойрхон их нөгөө үсэргэн гэж ярьдаг. Өдөр өнжихгүй л ер нь үсэргдэг. Одоо нэг өсөндөө л тэр бол хангаар хийжилээсэн байгаа. Одоо бодоход бол тэр чинь тэгэл яг километрийн жоохон арай жоохон сунгаал ойрхон эхэлж сайхан хөнгөлж иж тэгээд дараад нь жоохон зайг нь холдуулж ил үсэргдэг л байсан л да Говьалтай гэж юм бол ер нь тэгээд яг сунгаа маягийн тэр нь арай өөр байсан л да Говьалтаас бол манайхан ч бол баг урд өдөр нь баг сунгаж уралдаж ийсэн. Энд ирэхэд бол 3 өнжөөтэй. Тийм ялгаа бол байсан. Тэгээ нөгөө үсэргэн гэдгээр өдөр болгон километр уртасгаад л яваа. Тэгээ километрээр уртасгаад яг 3-4 км байсан бол тэгээ 5-6 ч юм уу. Тэгээ 10 дотор юм уу. Тэгэл ер нь тэгжил сунгаа гэж яахгүй их үсэргээ нэг хангараараа л баг л газрын үзүүлээд байсан байгаа байхгүй. Одоо бодоход л. Хэд хоногийн үетэй яг уу? Ер нь хөдөө бол яг арай цөөхөн үетэй байсан. Одоо бол адилхан болсон. Одоо нэг хөдөө бол 10 хоног 14-5 хоног тал үйж ирсэн. Намайг хөөх жоохон багт бол. Таргуу уралддаг гэсэн юмрд нь. Харин бас чоос үйл нь ер нь бас нэг тэжээл дүүсэн л да айхтар гэж мөрийг. Гэхдээ бол ногоогоор байглаараа орж ирсэн. Хүчтэй нингэн тэгэл ер нь тэгэл бас л ногоо эрт иддэгж байлаа. Морь бол сайхан тамиралдаг байсан. Тэр үед бол. Тэгээд тэжээлгүй байсан болохоор ер нь 14-5 хоногтой үйдэг байсан. Та ер нь орон нутагтаа яаж наадчихсан бэ?
Би нор нутгтаа сайн л наадж ирсэн багнаас их нас мата өөтгөө манай өөчийг хурдмартай хүмүүс. Аюуш гэж хүн. Аюуш хүн. Өвгийнхаа талаар нэрээ жоохон дурсамж хуваалцаач. Манай яалтч хүнд адууны өгшил хүний удам гэж их чухал юм аа гэж. Ингээд анзаараад ахлаар яалтчгүй бас удам судраараа гэдэг юм уу, үе дамжин энэ морь уях гэдэг соёлд суралцсан юм хүмүүс бас илүүтэй амжилт үзүүлдэг. Магадгүй илүү гүн утга учир гэдэг юм уу, гүн агуулга ийм мэддэг байх л та. Амжилт гэж гарахаас илүүтэйгээр багаас ингэ суралцсан байдаг юм болов уу гэж ажиглагддаг. Манай морьсаа үйжээс яг тэр үед бол би жоохон байсан. Тэ нэг морь мал ундаг. Өвөгийн морийг дэхэн үед их хурдан морьтай. 2 хүрэн морь энэ нэг ногоон морийн тэр их хурдан морь гэж ярьдаг. Өвөгийн морийг. Намайг бол яснаас хойш манай ах トゥ нэр бол их морь нь бас сайн давхиж ирсэн. Аавтан бас аймгийн цол төрөмтэй юу? Манай аав аймгийн цол аваагүй. Манай аав тэмээч юм байсан. Тэгэл нэгдлээ ажиллаж байгаа. Нэгдлээ ажиллаж байгаа. Тэгээд аавын үйл хэргийг үргэлжлүүлээ. Үргэлжлүүлээ хурдан морь үйж штеп. Баян уул чинь говалтаа бас хурдтай сумд тооцогддог. Тэр дундаа баян уул дотроо болохоор баян хайрхан баг шиг санагдчихэв. Бас нэг баг нь илүү хурд. Манай энэ багийнхан чи илүү хурдтай байгаа гэдээ бас ярьжсэн л санагдаад байна. Тэгэлгүй яг манай баян уул говалтаа бол ер нь бас хурдаар бол нэлээд дээгүр цаа морьтой. Тэр тусмаа тэгээ баян хайрхан баг баян богд гэл энэ тойрсон уяач нар зөндөө байна л да. Настаа сайхан уяач нар. Та бол аль багийнхан юм бэ? Би баян хайрхан баян юуных баян богдих. Зөв. За ингээд хөдөө бол бас үе дамжиж морь үйжсэн 3 дахь үеийн уяач өөрөө морь сонирхолтой залуу хотод ирж байгаа. Тухайд 2002 он гэдэг маань сандууж яваад тод манлаа дээр бас ирж одоогийн бол туслах уяач болж исэн бах тий. Тэгэхээр тэр үед ер нь хөдөөгний ирсэн өдөөнөөс ирчихсэн байгаа энэ хүнд ер нь одоо юу ажиглагддаг юм бэ? За тэгээд та бас туслах уяач бас 4-5 жил ажилласан баха. Тэгээд тэгж жагаад би таасан уу? Тэгсэн. Ер нь тэгэл хөдөлмөрлөж л байх юм байли. Мордон морь гэдэг юм чи ерөөсөө тэгээд сундаж байгаа хэрэг би чинь морь хөсөлдөг байлаа, ундаг байлаа, хөдөлдөг. Тэгэл бүх юм хийж исэн л да. Адуу маань одоо хийгсэн болгоныг л тэг туслах хүний ажил бүх юм аа шүү дээ. Яг өөрсдийнхөө мордон дээр яа гэм үү ерөнхийдөө сандууж байгаа уян дээр байгаа бүхэл мордонд хамааралтай ажиллах уу? Ер нь тэгээд яг ажил юун дээр бол бүхэл юм бөөнөр л яана л да. Гэхдээ бол энэ өөр гэсэн нөгөө туслахуудтай хүмүүс тэрийнхээ ажил гол. 2002 он гэдэг бол сандууж байгаа одоос яг тэдний үеэ бол эд байсан нөгөө маш олон морь үйддэг оюусан морьдууд нь ч одоо маш сайн давхдаг байсан ийм л үе л дээ. Тэгэхээр одоо зүгээр яг төсөөлөхлөөр тэр олон хүний морь үйж байгаа тэр олон одоо үйж байгаа юм чи тэр болгон бас одоо туслах уяачтай гэдэг юм уу энэ дээрээ ийм гээд бас хэлж амждаг байсан юм болов уу гүмлөө гэж боддог. Ер нь тэгж амждаг байсан уу? Харин амжиж тэ ер нь л одоо бүхэл морьдын хүний морийг чинь өөрөө сав ихийг хичээн бүх морин дээр анхаарал тавина. Тэ. Тэр морийг энэ морийг ингэж нэмэн энэ морийг тэгин өнжөө бүхэл юм хэлж өгнө шүү дээ. Та ерөн сандуужууд тод манлагаас ер нь уяаны ямар арга барилуд гэдэг юм уу ямар юм суралцсан тэр танд бол уяаны эрдэнэ заасан одоо багш гэж идлэгдэн шүү дээ тийм ээ. Тий. Багшаасаа сурсан эрдмээс одоо бусдад бас түгээх байдлаар хаваалцвал. Манай багш ч бол ер нь жоохон тарган тэгээд жоохон саал ер нь урт үе шүү дээ сунаж авч бас. Ажил сайн гээ. Тамиртай хахад болно л гэдэг юм биш сунаж авч. Тамир тэгээд тарган байхад би бол ямар сонгоолгоно ямар ч сайхан тийж яадаг юм биш. Ханга гэлж ирэхэд бол ер нь мод тийж нэг тэгж л анх гэж сурж ирсэн да. Тарган эрен дээр нь үйдэг гэсэн үг. Тий, сундаж ах чинь тарган талдаа үйдэг. Байсан. Тэгээ энэ хүмүүс чинь тарган уралдуулснаас одоо туранхаа нь одоо мориндоо халбал багтай хөл гаранд нь ордгоо гэлдэг юм биш. Тэгээ тэр таргаа одоо ер нь хөл гарлуу нь орохгүйгээр яаж битэх үеэд гэдэг байсан юм болоо.
Тарган хүчин дээр нь энэ тамиртай талд нь сайхан алсаас сайн л үйдэг байсан. Тамиртай мөрчин дараагийнхны адамд улам л сайхан байдаг гэсэн л да. Тэгээд л олон төрөө хариг авч ирсэн. Аль нь адамд хамт явж байсан бэ та хоёр? Би ч дээр нь улс л ганц очдөг байсан. Тэгээд манай хоёр банд чинь жоохон байлаа. Ихэр тэгээд нэг авараг лаадах маягаар л байдаг байсан. Нөгөө хүмүүс наадамд явчлаар та арын албанд дээр Тэгээ арын албандаар л тий. Тэгээ хэзээс бие даажмаар байсан юм бэ ер нь? Манайхан чинь 4 оноос хойш лаадам мал жоохон тустай юм. Тэрнээс хойш жагаа нэг манай нэг бас үеэлийн нэг залуу байлаа. Бид нэр тэгэл одоо явж гасан да тустай. Тэгээ 7 оноос хойш 7-8 оноос хойш би даажмаар байсан. Бас нэг өмнө нь ингээд нөгөө зөвлөдөг хүнтэй байх өөрөлдөл хариуцлага хуваалцсан гэсэн үг л дээ. Энийг яах вэ гэд. За тэгээд асуу зөвлөд хэрвээ ямар нэгэн байдлаар бас гаргасан шийдвэр маань үр дүнтэй биш байх юм бол одоо битээр ярилцаал ингэсэн юм а ч гэдэг юм уу. Ер нь одоо амжилт алдаа оноогоо адилхан хуваалцдаг. Гэтэл яа бүх зүйлийг толгойд дагаад хийгээд ирэхлээр ер нь хэр тулгамддаг юм бэ нэ? Ер нь одоо яг ингэж анх бие дааж морь үйж байгаа залуучууд ер нь юун дээр алдах боломжтой вэ? Магадлалтай вэ? Жишээлбэл та явн дээр алдаа гаргачихсан бэ? Алдах юм байлгүй байх уу гэдэг бүх юм тэгш байна гэж байхгүй шүү дээ. Тэгэл тамир хүчийг бас тааруулж чадахгүй хоолунд дээр нь бас анхаарах алдаа гарах юм байна. Тэгэл ер нь бүхэл юмыг өөрснөө нөгөө малчин хүмүүс чи бас мэдэрнэ л дээ. Нэ та арай жоохон тийм байна уу хорон байна гэдэг. Ер нь тэгээд тусдаа гараад манайхан чи бас хин ган уяг тодмонлаах юм бас зөвлөж өгдөг байсан. Он тодмонлаах юм бас зөвлөдөг байсан. Тэгэл олон тодмонлаа нэр юугаар чинь их юм сарсан да. За тэгээд би бол өнөөдөр тантай бас их насны мөрдөө үеийн солихын талаар арай илүү түлхүү ярилцах сонирхолтой байгаа. Яа тэгэхээр бас таны амжилтын гэдэг юм уу ер бусад юмнуудыг хараад болохоор бас их морийг илүүтэй эхнээс соёлон ирж болох юм байна. Морин соёлн дээр. За тэгээд ялангуяа их насны дээр гээд юм бодолтой байгаа. Танд ямар санагдаж байна? Их насны мордын үеийн солихын талаар бас их насны мөр тэгэл ер нь одоо сүүлийн цагт бас их тарган бол бас болохгүй ч ер нь нэгхэнд байж байгаад тэгээд эргүүлээд ер нь сөргөөд уюул ер нь хөнгөн ажилтай болохоор бас их сайхан хурдан байдаг. Бас тэгээд хамаагүй тарган байдаг их насны морин соёл моёлын ч одоо бас тарган бол тэгэл бас ажил их хийгдэнэ. Өөрөө их зүдрэг авах. Тиймээс нэгхэн бол их хурдан ажил хөнгөн л ажил байх юм бол гэж боддог. Тэгэхээр алсаас эдлэгийн зөв эдлэгийн зөв хийгээл ер нь л хөнгөн ихтэл байлгүй. За энэ яванда ирээдүйд их сайн их насны морь болох юм аа. Ер нь гэж байгаа одоо ер нь ямар шинжтэй байдаг мэдээж удам хөшөл чухал баг. Гэхдээ одоо ингээд та нэг хүний нүдэнд нэг баримжаа бодог шүү дээ. Одоо ингээд харахаар нэг сайн их морьд ийм шинжүүд л байгаад байх шиг, ийм шинжтэй морьд их сайн их насны морь болоод байх шиг гэж хэлвэл. Ер нь тэгэл хийц тэгэл юу өстэй гидс сүргэц энэ төр сайтай. Тим насны юм гэлийг манайхан бол удам өгчийг харж тэгэл их насны болгодог та. Ер нь даггүй юуг нь харж байгаа. Тэгэл удам юм саарж. Алстай насах заарлын төлөөлөл ер нь бас холддог сайн суух юу багтай. Цуцаа багтай. Тэгэл удмыг харж байгаа. Тэгэл энэ хийцийг харж ижил их насны мөр болгодог. Асгасаарлын төлөөд ер нь бол бас нэлээд хурдлаад байгаа мó гэж ажиглагддаг. Яг л нөгөө улс гэдэг юм өвсөд дөрүүлж аригдсан мөрдөд удам хөшл асуухаар асгасаарлын төлийн төлч гэдэг юм уу ингээд сонсогдчихэдэг л та. Ер нь одоо саарл азаргыг ямар одоо удмын гэдэг юм хаанхай ядуудтай нийлгүүтэй нийлүүлвэл илүү сайн хурд гараад ах шиг гэдэг нэг тийм ажиглагддаг шүү дээ тий. Тэр нь л манай тодмонлаахын унган гөөнүүд нь бол асгасаалт өөрөө асуугаад асахт юм баяраг байдаг шүү дээ. Тэгэл ер нь өөрийнх нь унган гөөнүүдийг л асахтад тавиал. Тохироо сайхан хурдан мөнгөөр алсан. Асахтыг жир болгон бас нэлээд хэдэн мөр давхсан шүү. Ус өсөд. За суудгүй цуцдаггүй юм байна. Өөр ямар шинж давуу талтай байд юм асахтын төлөөд? Асахтын төлөөд жир нь бас л ер нь жоохон хөдөр бадар жоохон чанга уяа та.
Тийм мах жоохон жангаттай гэх юм уу та хэрнэ. Арьс сүрс хэрэлбгүү. Арьс юу бол сайхан өөрөө бол мах шил юу асах чинь жоохон гараа муутай. Жоохон хойноос явдаг. Тэр чанарыг их дуурайд юм. Их талаа хэр татчихэв. Гэхдээ ээж талаа бол ер нь л асах өөрийгөө л асахтыг л их дуурайх юм байлээ. Үүнд нь бол эрдүүлүүд нь охин төлөөс нь гарсан нь бол охин төлүүдийн төлөө яах вэ? охин төлөө асахтаас гарсан охин төлийн төлөө бас тагч байна. Охин ялгаагүй. Хүмүүс чи ярих нь бол одоо их талаа илүү татдаг гэх юм биш үү? Тэгэхээр асахтын тухайд бол асахтыг илүү татж байгаа гэх нь асахсаарлын өөрийнх нь одоо генетик чанар гэдэг юм илүү давмгай байдаг гэсэн үг юм болов яадаг юм бол. Тэгэл хоёр талаасаа л 2 сая удам нийлээл асахтын тэгэл ер нь хоёр талаасаа л орж байгаа л да. Тэр болгон бас бүгдээрээ бол урдан байна гэж байхгүй л дээ. Тэгэл тэнд оноод тохироо гарцсан. Аль нэг л дуурайгаал энэ асахтыг л яриа илүү дуурайд юм уу гэж боддоо шүү дээ. Суудгүй. Шахаа даадаг. Үзүр дээрээ л ер нь холдох тусам хол явж идэг тэр. Ер нь хоолч одоо юм тий. Энэ том сартын төлөвд ямар ах вэ? Том сарт ч одоо бас өөрөө бол багдаг хурдан байсан шүү дээ. Таах хөдлөн хязаалан соёл юм болтлоо бол. Том сартын төлөв бас сайн 2-3 төлөнд давхсаа энэ л их олон гараагүй дээ том сарт тосч. Тэр нөгөө та сая асахцаарлын төлөвд бол ер нь эцгийн голдууд давмгаа дуурайдаг гэлээ шүү дээ. Тэгвэл том сартынх нь яадаг юм? Их талаа байна уу эсвэл том сартынх бол бараг л ээж талаа л их татсан байх гэж боддоо шүү дээ. Би нэг олон хэр гарч өг том сартны нэг 2-3 мөр харигдсан дээ бол бас өөрөө бол их урдан байсан. Би тантай нөгөө их насны мордуудын амжилт гэдэг ингээд сүүлийн 4-5 адууны тухай л одоо онцлж ярих гэдэг юм л да. Тэгээд ингээд ажигласан чинь бүгдээрээ дандаа хязаалан наснаас эхэлж амжилт гаргасан байгаад байна. Тэгээ энэ одоо зүгээр өмнө нь баг 3 наснд нь бага одоо даах шүтлэнд нь ууж байгаагүй биш байх гэж би бодож байгаа. Тэр илүү хязаалан одоо тэр хүртэл нь бол зөөлөн уяад хязаалангаас нь том наадмууд дуралдуулдаг юм уу? Ер нь одоо бас бүгдээрээ л хязаалангаасаа давхсан байна. Энэ одоо ямар очтой. Тэр бол юу л да даах шүтлэн бас яг уу нэг сүнг байж байгаад тэгээд нэг сүнг даагмаг нэг ахт уяагүй шүтлэнгээс уяад тэгээ хязаалан болол тэгээ нөгөө давхил үзэж тэрнээс л эхэлж айраг төрөнд тодорсон баг. Түүнээс бол бага наснд нь уяагүй нэг байхгүй юусэн. Яг шүтлэн даагандаа бол нэг өөрийн юу бас яахгүй л яасан. Сүнг даагуул бол манайх нэг уйдг юм уу. Шүтлийн интернет гэхдээ ер нь яг уралдуулъя гэсэн зорилгоор үйжсэн юм уу зүгээр ер нь зам үзүүлье гэсэн байдал байсан юм уу? Ер нь уралдуулъя л гэж үйжсэн л да бүгдийг. Тэгэл ер нь явсангаа мунганаа хийгээл гүйцээгээл тэгэл зарим нэг нь уралдаа зарим нэг нь уралдахгүй л юм чи. Бүгдийн уралдана гэж байхгүй шүү дээ. За жишээлбэл сайн байгаагаас нь тэгэл түрэн хурдан зээрд сүүн шарга хамар цагаан алтар гэтэр чинь бол дандаа л хязаалангаас эхэлж харагдсан байгаа юм л шүү. А за хамар цагаан алтар чинь нэг дааг баянгорын бүстэй харагдаад болов. Мингэт төлөө. Тийм мингэт чинь баянгорын дааг харагдчихсэн юм. Тэгээд энэ шүдлүүрээ Төв аймгийн харагдчихсэн юм. Тэгэл Оросд харагдсан л да улс бүсдэл орог болгоос. Бага насндаа болоод аймаг харагдчихсэн. Би тэгээд таны энэ байдлыг нөгөө бага наадмуудын амжилтыг мэдэхгүй болохоор ер нь сайн их насны морийг бол ер нь хязаалан хүртэл том наадамд оролдуулахгүй байх хэвээр болов. Хөл гарын жоохон гамнаад зөөлөн ажил хийгээд ер нь зам үзүүлэх маягтай байх хэвээр болов гэж утсан байхгүй. Гэхдээ ер нь уйжил яасан л да зам үзээд ер нь тэгэл яг олон манайхын чинь бас наснаас олон юм чинь тэгэл арай тархиндаа байгаа ус бус тавиал. Тэгээд жоохон хойно мань байсан. Тэгэл ер нь зарим нэг нь уралдаа зарим нэг нь уралдаагүй өнжөөж лээсэн л да. Тэгэл тэрийг л тодорхойлох гэж хөдлөн соёл хязаалангаас хойш тэгэл тодорхойл ер нь бараг л наадам алслахгүй уралдаж байгаа л да. За хоёул сүүн шаргын тухайд. Сүүн шарга хамар цагаан алтар хоёр ч юм бол чацуу те нэг оноо. Тэгээд ер нь дандаа хаа явсан газараа зэрэг хамтал уралддаг. Тий. Алтармөр шагмар өрч одоо хязаалан ланг гэлж харагдсан да. Тэгээ бага насндаа бас сүнг даагмагад л гэл бас ажил хийж байгаа л орхисон.
Ер нь бол ингээ уралдаануудын амжилтыг харахаар шарган арай илүү дандаа уралдаа байгаад байгаа шиг. Нэг л удаа нэг алтар нурд нурсан юм билээ. Тэр нь шарган мөрч ер нь юу л да. Тамиртай хоолунд юугаар нарийнч байхгүй. Ер нь л давхуулах цусмал хурдан. Тэр чанараар алтар нь болохоор бас суухгүй. Араас л энэ газрын холоос айхгүй. Тийм л хоёр мөр байсан. Хоёлаа зэрэгэл энэ болж өгөл орно шүү. Наадам найрагд. За би энд нөгөө амжилтуудыг сэрүүлсэн байгаа учраас мартахгүй дунд хоёул шууд эндээс ирчээ. За 2000 хамгийн анхны уралдаан нь одоо сүүн шаргачин болохоор нөгөө Сүхбаатарын шараа газрахны төл тийм ээ. Их нь ямар гүгээд байлаа? Ээж нь ухаагүй энэ хинти гарлээлгүй дээ. Энэ тэр шараа газрах тэр ухаагүй энэ төр талд нь ямар хурдууд байдаг вэ? Ямар удан байдаг хурдны? Одоо та хэд бол хамгийн түрүүнд хэлдэг зүйл бол удам хамгийн чухал юм а гэдэг байгаа шүү дээ тийм. Шараа газрах болохоор өөрөө Сүхбаатарын аймгаа шүдлэн үрээ ирж исэн. Шүдлэн ирээд усад нэг зургуулгоо давхсан баха. Тэгээ Аранга 80 төрүүлж исэн. Тэрний яг шараа газрын удмыг бол яг бас л тэр баярыг авч өгч исэн да. За 2000 хамар цагаан ч болохоор зандуу үр азарганы чинь төл гэдэг лөө. Тий. Их нь болохоор их нь бас тэр зандуу үр азарганы юу их нэг халзангүй. Наа өөрөө л унган. За 2000 энд одоо бид нар ийм нөгөө томоохон наадмын цоонуудыг түүхээр бол 2011 онд хязааланда тамирын хурдад оролцсон байна. Та хэд чи ер нь бас тамирын хурд баян онгорт их сайхан нааддаг шүү дээ. Өндөр. Тийм манай бидний чинь энэ болж өгвөл баруун тишээ гарах юм бол энэ сайн нааддаг л да. Баян онгор өврангаа гэл. Тэгээ энэ хоёр ингээ ихэвчлэн ингээд уралдахдаа дандаа нөгөө дараатаа ирдэг. Яг дараалж ирдэг. Тэгээ нөгөө сунгаан дээр бас яг ийм байдаггүй. Ер нь одоо нэг уяаны ингээд нэг уяанд яг нэг ижил нас тусны морь ингээд уйх нь бас давхар бие биендээ ажил болоод байдаггүй. Энэ хоёр чинь ер нь л холбоотой шүү дээ. Сунгаа юунд ер нь л арай алтар морин арай ардаа шарга морин урдаал. Ер нь сунгаанч байсан. Энэ наадам дайраг төрүүлсэн ч л тэгж хараад. 11 тамирын урдад шарган намаа үзүүдээд хамар цагаан нь гурвалсан байна тий. Тэр одоо анхны том наадам. Тий анхны наадамд аригдсан. Улсад уралдсан байсан юм уу тэр жилээ? Улсад хязаал өөрөө алтар нь л уралдсан. Шарган морин уралдаагүй маа. Тэгээд дан уягаар л атсан. За түүний дараа 2012 он буюу соёлын жил нь их олон уралдсан байдаг энэ хоёулаа. 11 оны хязаалангууд шүү дээ тийм. 12 онд чинь хоёулаа за хамар цагаан бол 3 энэ миний бүртгэснээр бол 3 байна. Нөгөөх нь бол шаргачин бол 4 уралдсан байгаад тах юм. Тэгс нү би энд буруу бичээд байна уу? 4 уралдсан баха. Шаргачин жишээлбэл 12 оны дүнжин гарав 6-лаад. Тий. Тэгэхэд хамар цагаан нь болохоор 8-лсэн байна. Тий. Хаврын уралдаан гэсэн үг шүү дээ тий. Тий хаврын дүнжин. Энэ өвлжин тийжээгээл хавар уралдуулж байгаа нах та. Тий. Тэгээ энэний дараа хоёлаа өмнө говийн бүс рүү явсан. Өмнө говьд очиж харагдсан. Нэг нам үзүүлээд шарган морин нам үзүүлээд соёлонд алтар нь таваар давхсан. Тэгээд тэр зуна усад чийл аригдаг юунд очиж харагдсан шүү дээ. Өөрөнгө 9 зүйлд очиж алтарн дөрүүлээд шарган харагдсан. Тэр шаргачин тэгээд төвийн бүс тусаа харагдсан гэж 2012 онд. Тэгээ алтар морин тэгэхэд уралдаагүй уралдсан л ах хэвэл алтар морин харагдаагүй алтар шарган мор 3 болсон. Зөв юм шүү дээ. Нэг ийм асуумаар юм л да. Дүнжин гарав одоо тэр өмнө говийн бүсийн уралдаа хоёр ч хоорондоо нэг 10 хоногийн зэтэл болоо билгүй дээ. Тийм ээ бүсийн уралдаанууд чинь 7-10 хоногийн зэтэл болдог ш. Тэгэхээр бид нар бол давхар уяаны тухай ярихдаа дандаа зоны уралдаануудыг ярьдаг. Давхар уяан дээр яах вэ? Ер нь юун дээр болгоомжлох хэвтэй вэ гэд ярихлаар хөвчлөө уяачдаа зоны уралдааны ярьдаг. Өвлийн давхар уралдаанууд дээр юун дээр анхаарах хэвтэй юм бэ? Өвөл тэгэл давхар чинь гайгүй штэ. Өвөл хурдан байсан мөрөл бас угарах нь бас бага. Тэгээ шаргач бол дүүнжин гарууд хурдан байж байгаа л тэгэл давхарлал өмнө гож ам үзүүлсэн л дээ. Хурдан л байсан. Алтар нь бол бас л дүүнжин гарууд 8 очиод өмнө гож очиод аригдсан. Бас л хойно явсан л ирсэн.
үзүр дээрээ л харагдсан. Тэр хоёр ялгаа бол яг одоо нөгөө өвөл бол тэр чин морчин бас нөгөө байнгын тэжээлтэй хашаанд ажлын сайн хийн. Тэгээд яг өвс юу гэлээ тааруулчих өвөл зүүн давхар үе бол өвлийн үе бол зүгээс бас ойрхон юутай юм чинь. Хоног нь ойрхон. Тэгээ голд нэг давхгүй хийгээл сунгаал тэгэл орж байгаа юм л да. Зуны давхар уянаас бол алдаа гарах магадлал бага гэсэн үг. Бага. Эрдэс бодис уураг амин хүчлийн нэгдэл хуралдааны сироп. Уяачад хурдмөр сонирхогчдын эдэнэ танилцуулсан Ирландын Plus Vital компани хурдмөрний нэмэлт бүтээгдэхүүн хуралдааны сиропыг 2010 оноос хойш Монгол Экостран компани аль биесны эрхтэйгээр оруулж ирээд байна. Хурдмөрний нэмэлт бэлтгэл хуралдааны сироп нь 2 болон 5 литрээр савлагдсан. Эрдэс бодис уураг амин хүчлийн нэгдэл бүхий бүтээгдэхүүн. Уралдааны сироп нь адуун шаардлагатай бүх эрдэс, амин дэм, амин хүчнүүдийг өөртөө агуулж, адууны бодисын солилцоог сайжруулан, биеийн дархлааг дэмжиж, булчингийн ачаал дах чадварыг нэмэгдүүлдэг өндөр ач холбогдолтой бэлтгэл. Уралдааны сиропонд агуулгадах байгалийн гаралтай 20 төрлийн эрдэс бодис амин хүчлүүд нь хоол усруулах системээр дамжин адууны биеийн ерөнхий дархлааг сайжруулах. Уралдаан сонгооны үед хөлсөөр алдагдсан эрдэсийг нөхөх. Үе мөч шянц шөрөмсний бат бөх уян хатан чанарыг сайжруулах. Булчингийн цуцааг багасгах. Уралдааны дараах биеийн сэргэлтийг хурцах зэрэг олон давуу талтай. Уралдааны сиропыг бүх насны адуунд 60 мл-ээр уулгах эсвэл тэжээлт нь холж өгнө. Эрдэс бодис уураг амин хүчлийн нэгдэл уралдааны сироп. 2012 оны чинь уралдаан чинь хамгийн сүүлийнх нь 9 зүйлийн дан шиг болж байгаа шүү дээ. 9 зүйлийн дан шиг дээр чи хамар цагаан чинь төрүүлээд шарах чинь аригдчихлаа шүү дээ. Тий. Тэгэхээр ер нь бол хамар цагаан бол хатуу уяатай илүү олон уралдаж иж бас нэмгэрдэг уяа хүлээн Тийм далталтай тий. Жоо хатуу уяатай ер нь давхуулга тусан бол улам тийм юу өөрт нь бол тийм сайн чанартай л байхгүй ер нь. Давхуулга тусан бол улам яадаг. Тэгээд нэг хүч тамирыг хадгалах тэр юун дээр л илүү байгаа юм л да. За 14 оны наадмын тухай та бас ярьж өгөөч. 14 онд ер нь улсад уралдсан юм. Ламын гэгэнд бол хоёулаа аригт, нэг нь төрүүлээд нэг нь аригдсан шүү дээ. Тийм ээ? Тий. Ламын гэгэнд очихын өмнө улсад уралдсан юм хоёлоо. Ас 10 гарч ил тавьсан баг. Хоёлоо 11 2 орсон. Энэ 20 цал орсон да хоёлоо. Энэ болтол ер нь улсад 11 оноос хойш 14 оны хүртэл. За ер нь 15 он хүртэл улсад айрагдаж чадахгүй л байгаа гэсэн минь улсын наадамд. Тийм бааз. Тий. Энэ юутай холбоотой байсан гэж та үздэг вэ? Тэгээд нөгөө юу арай дутуул байсан л да. Тэгээд дараагийн бүст очиж хайргаж төрүүлсэн гэдэг чинь. Тий. Тамир хүчиндээ нэг л алдаа байсан. Тэр нэг би бол дутуул байсан гэж боддог. Мэдээж энэ жил наадам болгоны ардаар тооцоо хийж байгаа. За энэ жил дутуу байла. Дараа жил мэдээж одоо арай нөгөө өмнөх жилийн хаалгаг давтахгүй тул арай илүү ажил хийх, арай илүү өрт барих ч гэдэг юм уу яаж тэгэхээр тэгсэн ч гэсэн нэмэр хэрэгсэн. Энэ ер нь 2015 онд улсад анх харагдахтаа ер нь тэр жил та яаж ямар ажил хийж хэд хоногийн уяатай яаж ээж энэ улсад харагдуулсан юм бэ? Ихмөр үү? Тий, ихмөр болсныхан тоо. Ихмөр тэр жил жоохон гандуу байсан юм аа. Тийм нэг айхтар үйтэй. Тий, гандуу жоохон тийм хөөс. Ер нь тэгээд бас нэг тэжээлээрээ голцоо жоохон нэгхэндүүл байсан л да. Тэгэл ер нь нэг асундаа л хүчин тамир нь таарсан л. Тэг жоохон таргадуулдаг л байсан юм. Одоо бодоход бол. Тэгээ тэр жилиг жоохон гандуу байсан. Тэгээд нэгэн талдаа ер нь онахт ойрлцоо байсан манайх. Тэгээ хурдан байсан л дээ тэр хоёр. Ер нь бол та тэгэхээр энэ жил бол яг болцоод байна л гэж бодсон шүү дээ. Байгальтай хавсарч үйж улсад аригдуулсан байх шүү та тэр жил тий. Тэгээ жоохон гандуу байсан. Тэр жил. Өмнөх жилүүдэд нь ер нь оноо харж л байсан баг. Юу гэдэг вэ? Тарган байна гэж хэлдэг байсан уу? Ер нь уяа жоохон дутуу байна гэж хэлэх үү? Тэглэг яг энэ жоохон тамиртай талдаа шарган мөрөнд ч арай л юу байна даа л гэж хэлж л байсан л да хандаагаан яхад. Тэгээд та хүчин нэмгэлэх одоо юу гэмдэ одоо нэмгэлэхийн тулд ямар ажил хийдэг гэсэн юм? Энэ хүс аван тэгэл ер нь л хөлсөл сайн дарна л да. Нэгэн ер нь бол одоо энэ уяжтын манад орж байгаа уяжтай ярих нь бол их морийг бол ер нь гар салахгүй байх хэрэгтэй. Өвлөөс эхлээд маш сайн асаараа зөөлөө эдэлж ер нь л их морийг их
одоо таргалуулж явах юм бол буцаж дийлэхгүй штэ улсын наадмаар л гэж ярих юм биш. Байнга л форум тань байхгүй л гээд. Ер нь л тэр штэ их мөрчинд хүчин их далан суугаад их таргалчих юм бол бас олон хоног бас л ажил хийнэ өөрийгөө ядраач. Тийм учраас л нэнгэн байлгаж ийж эргүүлж тэжээлийн мэдийн үгийг сөргүүлж байх л энэ хурдан байх юм шиг. Тийм л ажиглагддаг дээ. Их насны мөрөнд. Жишээлбэл энэ 11 оноос хойш 15 онд улсын наадам баригдсан ш таах. Тэр энэ 3-4 жилийн хугацаанд бол та өвлөн мөн л идлээлээд үгүйсэн үү? Идэлгүй байх тэр чинь наадам болдог байсан, сунгаа мунгаа бүх юм хийдэг байсан. Тэгсэн ч гэсэндээ л таргадаад. Тэгсэн гэнээр жоохон тамиртай талдаа ер нь л таргалуулчаад байдаг. За 14 оны ламын гэгийн ер нь одоо бас та бүхэн бас Баян онгор буюу манай нутагт бол очиж их сайхан нааддаг шүү дээ тийм ээ. Тий. Ламын гэгийн наадам бол бас таны хувьд бол бас мартагдчихгүй дурсамжуулдээсэн тийм наадам байсан байх гэж бодож байна. Их насны морь хоёулын дараагаар нь оруулж байгаа шүү дээ тий. Айрагдуулж байгаа шүү дээ. Төрүүлж айрагдуулж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр тэр наадмынхаа дурсамжаас асуулцаач. Баян онгор ламын гэгийн чинь сайхан дэлгэр юу байсан л да. Зунтай. Тэгээд Шаргамөр Халтармөр хоёр маань юу ер нь л улсад 10 гарч л орсон юм аа нэг 7-8 амирт тагвал. Тэгэл Дакуурынд очиад шарган төрүүлээд ер нь хойноос л хоёлоо гарч ирсэн дээ. Бас л мөлийн араас туулсан. Шаргамөр чинь бид нэр алсаас харж л байсан. Нэг 10 гараад аль бас л дахины мөрн мөлийн салтсан. Халтармөр нь ч бас хоохон тэгэл бас мөлийн хардл явсан. Тэгэл үзүү дээр очиход л хоёлоо шарган төрүүлээд алтар нь харагдсан. Хашаанд хоёлоо орцсон байсан. Та бол одоо айрагт багтна гэдэг бол баримжаа бол байсан байлгүй дээ тий юу? Шаргамөр бол ер нь халтармөр хоёроо бол бас бодож л байсан л дээ. Ажил хийж яхад урд өдөр мөдөр бол энэ дакултэй байна даа гэдэг нь бол хурдан байна гэдэг. Улсын наадамд мортоос шал өөрл болно шүү. Шал өөр болж дакууралцсан бүр ер нь л бас араны ажил хийж явахдаа ер нь л хөнгөн байсан л да. Энэ бол их морины таны анхны дөрөв шүү дээ тий? Тий. За 14 оны тухайд бол хоёлаа ингээд нэг нь Баян урт төрүүлээд нэг нь аригдчихдаг. 15 оны тухайд за хоёлаа улсад аригдсан. Мөн дараалсан тий? Тий. Тэгэхээр чи нөгөө гантай ясдаг гэж хэлээ байхгүй? Тий. Байгальтай хавсарч хоёул ингэ нүе. За ер нь бол таргадуулаад байсан байна. Хүчин нилээ нэмэгдэх ёстой байна гэдэг тооцоо хийсэн байсан байх гэж бодож байна. Тэгээ улсын наадмын дараа энэ хоёр чинь хоёр тийш явж уралцсан юм уу? Нэг нь үүр хангаад тавлаад нөгөөх нь булганд гурвалж тавлсан гэсэн биш. Тий гэсэн. Хоёр сарж болцсон юм манайхан. Би булганд алтар морийг авч яваад. Манай ах нар юу руу өөр хангаа руу шарган морийг авч яваад харигдсан. Одоо бол улсын наадмаар бол аятайхан байсан. Одоо ер нь бол одоо аятайхан байсан гэж байна шүү дээ. Тэгээд бүсийн наадам дээр нь яг тэр байдлаа хадгалсан уу? Хадгалсан. Тэр байдлаа хадгалж ер нь л хойшлоогүй л урагшил харигдсан. Хоёлоо л. Ер нь тэгээд хоёлоо хурдан мажаа яг нэг нь 4 улсад 3-4-оор орсон шүү дээ. Тэгээд бүстэйчээ хоёлоо тавалсан. Тэр одоо яг сайн байгаа гэдэг юм. Тэр хурдны ирчээ тэр эрийг яаж юу н хадгалдаг юм бэ? Тэгэл юуг л гамна шүү дээ. Ажлын тохируулж гин. Тий хамаагүй ширүү ажил хамаагүй хол сунгаж болохгүй. Тэгэл ер нь л хоног хугацаанд нь тохируулж тэр бүсийн наадам 2 сунгаа хийдэг. Тэгээд тэрэндээ л тэгж л ажил хийсэн. Хамарцаа морины Халтар морины тухайд бол их хурдад дараа жил мөрцсөн тий. Тэгээд 6 алсан. Шарган яасан юм бэ? Шарган мөр их мордог баг. Мордог л баг. Тэгээ Халтар мөрийг л мордсон. Түүнээс хойш 16 оноос хойш хараахан одоо би бас орхисон байж магадгүй бүс амжилтуудыг бичээгүй л байна лээ. Энэний төснөр 16 оноос хойш нь яаж болсон? 16 оноос хойш нь уйсаа байсан. Тэгээ Шарган мөр Халтар мөр хоёр хоёулангийн л одоо тэгэл адуунда. Тэгээ хоёулангийн бас жоохон нас 10 гараад мөлий ятсан. Тэгээд яваагүй дээ. За
Дараагийнх нь би тантай харин бусад харигдсан 2 гудам мөрний чинь талаар ярих гээд энэ дамжлтуудыг юм байсан. За дараагийнх нь нөгөө Минг төрөн хурдан зэрд. Тий. Удам хөшлийг нь тэгээд бас амжилтуудыг нь сайхан. Ер нь ямар онцлогтой алуунууд юм бэ? Эхлээд та удмыг нь сайхан яриад өгч. Манай Мингэд болохоор асхтын төл ээж нь том сартын ихч гүнээс гарсан. Аа. Хурдан зэрд нь? Хурдан зэрд нь болохоор манай Зандан өрөнгийн хамаатан л тэр айлаас авч ирсэн да ээж нь. Аа. Тэгээд том сартын төл. Аа. За хурдан зэрд нь бол 2 ах юм байна. Тий. 14 онд нөгөө сүүн шарга төрүүлэхэд чинь энэ хурдан зэрд чинь Соёлын төрүүлсэн. хязал Соёл юм биш. соёл мэс юм уу? Соёл юм биш. Зүг. Зөв соёлын төрүүлсэн. 2015 онд соёл улсад төрүүлээгүй юу? Хязгаарлал усад хурдан зэрд 9 тагсан. Аа. Тэр юунд баян гоц ам үзүүлсэн байхгүй юу? Хязгаарланда. Харин тий хязал? Тий. Хязгаарлан 9 тагсан юм аа усад. Аа. Би харин хязал ам уу зөө. За тэгвэл хоёлаа хурдан зэрдээ ярьчих. 14 онд тэр сүүн шарга төрүүлж яхад хоёр их морь төрүүлж харагдаж яхад хурдан зэрд чи хязал ам уу зөө. Тий. Яг хөө тэр хавар нь хөнгөлцсөн байсан юм морь болгоно гээд. Аа. Тэгээд усад 9 тагчаад баян сумын 90 жил болоод тэнд очиж төрүүлсэн. Баян сумын 90 жил. Тэгээ баян гарын ламингийн дэвч ам үзүүлээ. Аа. Тэгээ дахиж уралдааг бах те тэр жилээ бол. Тий, тэр жилээ тэгж ахиж уралдааг. 15 онд соёл улсад төрүүлсэн. Тэгээ 15 он соёл ус төрүүлсэн. Тэгээд давхар уяагаар ууштай холбооны 20 жилийн өмнө төрүүлсэн те. Тэгсэн. Аа. Тэгээд 16 онд юу яасан юм бэ? 16 он тэгээд жоо хөл юу байгаад өнжөөсөн. 15 оны тэр нөгөө хоёр төрүүл 15 оны ачааллаас усны зүгээр 16 оны морины ажил хийж байгаа. Тэгээд морины ажил хийж байгаа л тэрэн дээр нэг жоох юу байгаад. Тэгэл өнжөөсөн дөө. Аа. 15 онд ер нь одоо 2 төрүүлсэн 2 тонн улсын наадам болоод бүсийн наадам төрүүлсэн шүү дээ. Тий. Нөгөө нэг айхтар гантай жил байна. Та тэгэхээр ингээд тэр жил их хурдан байсан гэхэлэр чинь ер нь бол та адуунуудаа жоохон тарга тарган байлгад юм аа тарган сайн. Нэрнээс тэжээлийн морь юмнуудыг жоо арай тэжээлийн ахуу тарган далдан л байгаад. Аа. Ямар тэжээл хэрэгэлдэг та ер нь? Манайхан бол Орос авиас л хэрэгэлдэг дээ. Аа. Орос авиас нь Орос илүү байна уу? илүү арай юутай да. Хэд юутай. Эдэхтэй. Аа. Харин ууч бас тэгдэг юм байна. Монгол авиас арай болцсон муутай. Манайх ч нөгөө хүйтэн сэрүүний улирал өдрүүд нь их учраас Монгол бас сайхан байдаггүй л юм. эдэхтэй авиас байна л да. Зарим жоохон шүүгүрд янд л байна. Аа. Танах бол ер нь Орос авиасаар хийж байдаг юм тий. Би бас ганц нэг уучаас асууж үзсэн. Оросоор тэжээдэг гэсэн үуч давмгаа бол 17 онд дүнжин гарав төрүүлсэн. Тэгсэн. Дараа жилийн хэмжээ. Тэр хөлнийх нь асуудал ямар асуудал байсан бэ? Яг л 18 онд дахиад өнжсөн байхгүй юу? Тэгээ хөл яа жоохон цус буугаа жоохон сүрмэж жоохон үргэлжсэн байсан. Аа. Тий. Тэгээ одоо тэр бол гайг болсон. Шанс шүрмсний чинь гэмтлийг бас дахин уралдуулахад хэцүү үйл маалын эмчнэр ярьдаг юм билээ шүү дээ. Та бол ямар арга хэмжээ авсан бэ? Манайхан ч их л нэг оноохын нэг яадаг нэг юугаар их боож орж тэгээ хөлний хүчийг нингэн байлгасан да. Юугаар боосон гэж? Порозан гэх нэг шат тус байдаг шүү дээ. Оноохоо оруулж ирдэ. За. Тэгээ тийшээ тусаар л байнгын бо. Тэр энэ хавдар юуг ин саавдаг. Өвчний 16 онд бол ерөөсөө тэгэл тэр энийг ч уралдуулаг өнжөөснө та яг. Зарим хүмүүс чинь жижиг юм хөлн гайг болоод ирэхээр хорхоор нүрээд бас нэг зүв байгаа юм чи. Манайхан нэг жижиг наадам нэг тавьдаг шүү дээ. Болж игэл тэгэл бүс усын наадамтай. Аа. Ер нь тэгэл яг уян дээр байж лээдэг айганд нэг ажил хийвэл унаал. Тэр нингэл байлгасан л да. Хөл мод дээр нь хөл юуг нь гамнаал. Хөл гарын сайн боогоол. Хөлрөнд нэг баг зэргийн сэв суудсан бол ер нь бол нэмгэн байлгах хэрэгтэй баха тий. Тийм тэгэл ер нь хөл сэвтөө жоохон яат асуудалтай болгочвол ер нь нингэн байхгүй тарган бол дийлэхгүй л дээ. Ачаал. Дүнжин гарав төрүүлсэн дараа үлнэ. Тэгсэн. Тэгэхэд тэр хөл гарны асуудал ер нь сэдрэх үү? Сэдрэггүй тэр яагаагүй дараад. Тэгээд зунаа нь яаж тавьсан юм бэ ер нь?
100 яалаа тэрний дараа жилүүд улсад харагдсан шүү дээ. Тавлсан шүү дээ. 19 онд улсад тавсан. 18 онд дахиад өндсөн байгаа байхгүй. Дүнжин гарууд төрүүлснийхаа дараа жил дахиад өндсөн. Тэгэхээр би харин тэр хөлийн асуудал сэдэрсэн үү гэж асуув. Сэдрээгүй. Тэр бол зүгээр өөр л юу шалтгаан дээр яасан. Тэр хөл гар үл дахиж яагаахгүй шүү дээ. 2019 онд улсад тавлсан. Тий. Тийм ээ. Бас танах чинь 2 5 6-аар. 5 6-аар их насны мөр дараал 2 хүрэн зэрдмээр. Тэгээ 10 20 21 онууд бол уралдаагүй. Уралдаагүй. Тийм баха. За 1000 төгрөг. Би яг үндэ энэ хоёрыг чи ингээ холиод идтгий. Өөрөө бол ялч нэрийг ингэж асууж биччихэд бол энэ хоёрын амжилтыг хооронд нь холиод идтгий. 2016 онд хязааланда гуултан бүсэд ам үзв. Болтолсон барамс уралдаан тийм ээ. Тэгсэн. Тэгээд 17 соёл ам үзүүдээ зөв. Тэгээд давхрыгаараа өөр ангаад бүстэй төрүүлсэн. Тэгсэн. Энэ мөнгөтэй хиддэд хөнгөлсөн бэ? Энэ манай хязаал өрөөл хөнгөлдөн шүү дээ. Тийм үү? Тий. Зарим хүмүүс одоо сандууж байгаа энэ төр бол ер нь бол шүтлэнгээс хойш хөнгөлжөхлөөр нөгөө азарган хив орчоод идэг гэдэг юм бил шүү дээ. Манайхан бол хязаалан болгоол ер нь засыг гэсэн юм бол хязаалан шүтлэн чинь хөнгөлдөг. Хязаалан л хөнгөлдөг. За тэгээд 2018 онд хавчиг морь улсад тавсан тий. Тий. Тэгээд давхрыгаар хаан уралдлаа. Эрдэнэтэд дарагдаад гурлаад. Тий. За улсад 19 онд нөгөө 7 морчин хурдан зэрдэн тавлаад энэ 6-алт өглөө. Тий. Тэгээд хоолгодын урдж очиж давхрыгаар төрүүлсэн. Тэр буурал Чингис хаан буурлын ам үзүүлээд. Яг үн тийм тэг чин танах чинь нэг 2 морь орсон шүү. Тий. Буурлын ам үзүүлдэг лөө. Буурлын ам үзүүлсэн. Түрүү ам үзөө. 20 онд мөнгө төрөмж яла улсад баригдсан санагдаад байна. Тэгээ улсад харигдсаар. Хэд вэ? 5. 21 онд өнгөрсөн жил ер нь 5 уралдсан уу? Хаана уралдсан бэ? Өнгөрсөн жил зүүн бүст уралцсан. 11 2 орсон баха. За ингээд та ямар ч байсан сүүлийн 2010-аас одоо сүүлийн 10 жилийн хугацаанд бол ингээд 4 их насны мөр 4 сая их насны мөр гаргаж ирсэн байна л. Ер нь сая их насны мөр одоо энийг бий болохын тулд юун дээр нь анхаарах хэрэгтэй, юу хөл гарын яаж одоо голын хурдан мөрөн дээр чи хамгийн гол асуудал хөлийн асуудал шүү дээ. Яг олон жил уралдвал ингээд хөлийн хэрхэн гамнах хэрэгтэй энэ. За их мөрний уяас өвлөдөө бол нэг иймэрхүү 100 ийм давхар уян дээр ийм их насны уяас болгонд хад бол ийм юм дээр анхаарах одоо магадлал анхааруул зүгээр яад бол алдах гэдэг. За гэрчлэн за эсвэл нөгөө хүмүүс бас 7 томорыг ингээл домнол гэдэг. Та жишээлбэл 7 томор уралдуулдаг. Манай хавчиг уралддаг. 7 томор. Зүгээр үү? Янз бүрийн дом хийх үү? Хоёр нь тэгэл хүмүүс хийж лээд манайхаа бол гайгүй хөөхт мөхтнийг яга уралдуул яваа нэг. Тэгээд домнол. 7 хүүхд уралдуулаад гэдэг. Ер нь одоо таны ярьсанчлан ихнээс сайн ихнээс бий болохын тулд юун дээр нь анхаарах хэрэгтэй вэ? Ямар уяас ялгаа, ямар арчилгаа хийх хэрэгтэй юм? Тэгээд их насны морины өвлийн болоод зуны үеийн талаар бас жоохон дэлгэрэнгүй мэдээлэл өгч та. Өвөл бол их насны мөр хосаа унж идлээл тэгээд энэ наадам юу сунгаа юугийн гүйцэнэлд ажиллая. Тэгээд ажиллал сайн гэх. Тэгээд ундлага ажиллагагээл тэжээж байгаа юм чинь. Их насны мөр нь болж бүл ер нь сөрөх гээд таргалчих магадлал өндөр. Тийм учраас байнгын унж идэлж явах хэрэгтэй. Тэгээд сонгож сайн ажлыг хийсэн мөрөө дараад нь сунгаа юугаа хийх хэрэгтэй. Зун болвол бас ялгаагүй шүү дээ. Мөр хавар зун ажил хийсэн бас л нэгэн хүчтэй гаргаад ногоонтойгоо сайхан тамирлуулаад тэгэл эргүүлээл ажилдаа орж байгаа юм чи мөр. Болж игэл ер нь нэгэн байвал би ер нь зүгээр юм гэж боддог их мөрөг. Хурдан байдаг. Ажил баг ордог. Өөрийг нь зовоохгүй. Тэг олон ажил нэг тарган мөрөж ажил хийсээр байтал тэгэл бас өөрөө сүүлдээ удаан болох магадлал өндөр. Тэгээд мэдээж яг морины уяага анхнаас нь зүв байх гэж ирмэлцгэл ах та. Гэвч одоо эн чинь нэмзэг юм чинь бас уяа эвгүүтэх
тохиолдлууд бол цөмс удаа гардаг байх гэж байна. Одоо морины үеийн алдраад ч юм уу бас нэг жоохон эвгүй болчихвол ер нь яадаг юм бэ үеийн дундуур? Морчин бол бас буруу зөв байгаа мөр бас нэг буруудахтаа бас гайгүй. Бас буруу тарган байгаа мөрий чинь бас тэр богино хугацаанд авс амжуулаа тэрийг зөв засчих бас юу та удаа. Тэгээ дараагийн наадамда бүс ч юм уу дараагийнханд эхнийхтэр нь амжихгүй гэхэд дараагийнхтэр нь бас зөвнө л дээ. Тамир хүчин дараа тоолонд нь юм зөврөөд ирүүлдэг л. За нэлээд удаа ярилцчихлаа. Таны урд ингээд нэг жуус тавьчаал суугаад. За энэ дугаараас эхлээд манайхаас энэ Porsche ийм жууснуудаар зочдод дайлдаг болж байгаа. Одоо бол би танд алимныхыг хэлсэн байна. Нэлээд олон төрлийн байлээ. Ер нь бол эдний компани болохоор 100-аад нэр төрлийн бүтээгдэхүүнүүд Европтоо бол яг 100% жимсний жуус гэдгээр алдартай юм бэ тийм ээ. Манайхаас бол 2018 оноос гэсэн баха. Аль биесээр оруулж байгаа юм байна. Тэгээд хаалж байгаа. Эвсийн салбарт хөрүүдээр зарддаг. Би бас нөгөө зочдтой ер нь юу одоо бид нар чинь ингээ нэлээд удаа ярилцж байгаа шүү дээ. Тэгээ өмнө нь бол нэг хэсэг айраг өгчээсэн юм. Тэгэхээр зарим хүмүүс ч бас айраг уудаг хүмүүс бас байдаг юм лээ. Тэгээд ингээ нэг ус тавьчаа суугаад бахлаар зарим хүмүүс чинь дороо ууч нөгөө ам цангадаг. Тэгээд юу гэж явах вэ гэд бас арай шимт ижилтэй байх үднээс одоо энэ хаврын цаг байна тий. Хүм алгүй одоо витамин нөхцөл юм ингээд энийг авч байгаа. За би нэг 2018 оноос хойш Монгол улсын зах зээл дээр орчиж байгаа юм байна. Энэ хамгийн гол нь 100% явж үз гэсэн. Би тэгээд бас сүүлийн үед уугаад байгаа. Зүтгэл сахар мөх байхгүй зүгээр юм бэл. За. Тийм та уугаарай. Та уучаа тэгээд дараа нь эднээс алийг ч уусан байна. Би танд нээлттэй. За их мөрний уяас ойлгон тухайд тийм байж. Энэ ер нь бас уяач тухайн одоо нөхцөл байдлаас болоод яг хуу цагаагаар ч байдаг юм уу уралдааны замлаа морины үеэ үүдгэд гэдэг юм уу уяаны дундуур янз бүрийн асуудал гараад олон хүчин зүйлүүд нөлөөлөх баг. Яг уяачаас шалтгаалдаг зүйлүүд юу гэдэг вэ? Уяачаас шалтгааллах зүйл бас өөр аюунд байна л да. Яг тулцсан одоо наадам тулцсан байхад одоо борожороо норохгүй. Бас тэгэл ер нь нэг ажлыг хийцэн одоо юм бэлэн болцсон байгаа морж чинь бас шороо мороо идэх тийм асуудлыг нь бол бас байнга л харахгүй болохгүй л дээ. Одоо энэ үе яг хүлэн зөвлөлчлээ гэж санаа амархгүй ер нь уралдтад дуустал нь ер нь анхаарна шүү дээ тий. Агаар хурдан байна гэж тоохгүй орчихж болохгүй мөрөө. Тэр бол нэг наадам дуустал лангаралтай байнга л өөрийнх нь хяналтанд байх гэсэн. Мөрийг. Одоо танах чи нөгөө алтан баг хідэн баг нь байдаг үлээ танаа чин дандаа нэг багнуудтай илүү морь ундаг. Тий, манай чин сайн морь унжиж хөгтөдөндөө байна л да. Алтан лав зүрэн өөдс. Тэгээ алтан ундаг, отхон ундаг, цэрэн даваа, ганс үх. Ганс үх чи сүүлийн үед унаад байгаа хөгттэй. Тэг ганс үх унжижсэн. Тэг тэр отхон ундагын тэр тэл цаг унжижсэн. Сүүлийн үед унаад хаанаа хөгтөч чин тэр одоо үе Одоо юу лөө ганц үхэж чадаа гараад байдаг юм. Манайхан чинь хүүхэд нэг хэсэг өөр мундаг болон байл. Манай хоёр байлаа ингэж хоёр. Жохон ирэхүү байсан тэг бас нэг алан наадамд унаагүй. Мөрний ажлыг хийсэн гэсэн. Одоо бол тэгээд хин Батэрд нэгээд хүүхдээ байна. Улака гэдэг хүүхдээ байна. Ер нь тэгээд мөрний хүүхэд чинь сэтгэл сайхан хүүхдүүд чинь ер нь л нөгөө өөрөөс нэг мэдж байгаа юм чинь энэ сайн мөр энийг л одоо хүн ариг дөрүүлнэ гэсэн бодолтой. Одоо жишээлбэл мэдээж хүүхэд болгон хурдан морийг унахыг хүтэн шүү дээ тий. Гэтэ уяач за энэ манай энэ хүүхэд одоо нэг жоохон ютаа маа энэ хүүхэд морь хоёрын аран шин тохирох гэж байдгүй л гэж би асуух гэдэг юм. Өөрөөр хэлбэл энэ одоо нэг иймэрхүү хөөрөг зантаа энэтийг ачаач гэдэг юм уу? Ингэж хүүхдүүдээ морьтой яг одоо тохируулж одоо яхад уяачаас ямар ер нь юу л да хүүхэд чинь өөрийнх нь бас юу л байна л да. Төвчээртэй байх хэрэгтэй. Бас нэг яарад авахгүй. Хамаагүй болог байхад бас шахаад байжуул бас болохгүй төмөрөө мэдрэгэл хэрэгтэй хүүхэд. Манайхны хүүхдүүд нэг бас сайн хүүхдүүд байсан л да. Үдсөө хин хондог мундаг гэл. Ер нь тэгээ нэг гараараа мордоо явцсан байхад бас нэг санаа амар тайван сууж идэх байхгүй. Хүүхэд найдвартай.
Одоо нэг тэн дээр нь буруу дуулчих болов хамаагүй шахчих болов гэж нэг бас нэг тийм бодохгүй. Сайн хөхтөөс сайн мороо ирж тэгэл бас нэг бие бинээ яатсан болохоор ч бас нэг 50 байж идэв шүү дээ. Ард нь. Танайхан тэгээд гамбах хамтарч ярьсан дээр манай хүүхдүүдээ хөөх ярьдаг шүү дээ. Манай Чингисийн Баатруу тэгээд. Тий. Тэгээ ер нь бас ингээд ажиллаж яхад уралдаан хүүхдүүд нь бас ийм сэтгэл хангалуун байгаа хүүхдтэй бас хөөх ингээд нэвтээ зөөлөн байдаг галлын хүүхдүүдийн амжилт нь илүү идэг юм уу гэж бас бодоод байдаг шүү дээ. Ер нь хүүхдийн бас төлсөрмөлзөл чухал шүү дээ, тий? Чухал. Манай хүүхдүүд чи ирнэ л болж идэгвэл морин дээр л байж хийг бодсон шүү дээ. Гэр орон бол нэг айхтар тийм. Явуулгүй л ахаа гэрээ зааврах. Гэхдээ л морин дээр л байж ивэл сэтгэл юутай. Би алтан сухаас бас нэг юм асуудаг. Угаасаа ер нь альч эрэгтэй ч эмэгтэй ч аль нэгэн хүн одоо амжилт гаргахад ар гэр юм бол нүдлөгөөд байдал бол маш их чухал байдаг. Одоо та ингээд бас амжилт гаргаж байгаа. Би дээр танад бас очиж бичлэг хийсэн. Баг насны мөрдөөс ялган тухайд. Тэгээд танаа хүний харж ялаа тэр олон хүн ирж байхад ерөөсөө захлахгүй тэр хоол унд ер нь тэр галтгооноос салахгүй юм тий. Тэгт манай хүн ч одоо тэр олон мөрний хүүхэд. Хүний өөр ингэхгүй шүү дээ. Бүгдээр ингээл өөрийнхөө хүүхэд шиг. Ундаалж хүн амьтныг. Тэгэл нэг амжилт гаргахад нэг ард ихнэр хүний ханил ижил байдаг. Үүн баггүй. Ад моримд бас их дуртай юу. Ер нь бол бас тантай бол олон наадамд явсан юм шиг байлаа ш. Наадмуудын түүхийг бол их сайн мэднэ тийм ээ. Тэгэл наадам дээр нь үнжидэг бол наадам дээр нь байнга явдаг л байсан л да. Бид нар бөөнөрөө л явж байгаа хоол ундаа их нэг хүүхдийнхээ юу яагаад явж байгаа юм чи бид бөөнөрөө л. За одоо та чинь хүүхдүүд залгаж морь үйж нэ. Одоо нөгөө хэрүүд чинь том болсон байх үү тийм. Том болсон туслах л явж байна манай хоёр. Одоо бас ерөнхийдөө бол нэг үе бол туслахууд руу голоо чадлаа явуулчаад өөрөө бол зөвлөх албатай сууж байгаа байлгүй дээ тий. Тэгэл одоо өөрөө бол ажлыг хийлгэх байх хүүхдүүд туслахуудад бол их нэг ажлуудын хуваалаад ийм ажлаа одоо энэ тэрнийг хийгээ хэлчихин. Тэгээд тэрийг бол манайхан бол хүнийг илүүлэхгүй өөрснөө хийчихнэ. Хүүхдүүд тус дорох сайхан байх уу. За тэгээд энэ удаагийнхаа ярилцлагыг хоёул энэ хүрээж аргаа. Тэгээд бидний удаа хүлээж авч студ маань хүрэлцэн ирж дэлгэр сайхан ярилцсан. Алтан сухтаа маш баярлаа. 9 хөлөг морд нурамтай сайхан урдлага болтугай. Ирж байгаа 101 жилийн одооттой сайхан надаарай. За баярлалаа. За хүлээж аваарай. Би энэ ярилцлага төгсөхөөс өмнө бас манай нэг одоо подкастаа маань хамтарч ажилладаг ивент итгэгч байгууллагууд олон байгаа. Тэгээд тэдгээрийнхээ одоо бэлгийг гардуулах юм байна. Би сая нөгөөдгөө мартцсан л гол ажлаа мартцсан ингээд нэвтрүүлгээ дуусгаж байсан байна. Итгэгч байгууллагуудынхаа шагналыг гардуул. Ер нь бол бас аливаа зүйлийг хийхэд бас хамтран ажилтдаг, тусалж дэмждэг байгууллагууд бол их чухал юм байна. Би ч бас өмнө нь ганцаараа л голдоо явж байдаг гэсэн учраас за хамгийн ихний за өөрийнхоороос эхэлнэ. Манай толмогны сэтгүүлээс нэг юм аяны ган аяг гэж гаргасан. За. Тэр хүүхдүүд яадаг бидний шиг манай уулзчих хүмүүс ингээд манай дагуултай. Тэг ингээд сүнжний болохоор ингээд ханаас чамаагүй зүрчин. Гүн 170 грамын салгаатай. Халуунд халахгүй, халуу мэхэд гар төлөхгүй халахгүй. Бас хөдөнд явах. Тэгээд би бол хөдөө мөдөө явж байхдаа шууд ингээд гал дээр тавиад кофе гоцлахад уучдаг. Тэгээд дэш харсан сав гэж. Шигээд. За толмогныгаа эхлээд бэлгэж. За баярлалаа. За бэлгүүд болоог байгаа. Энэ жуус ер нь ямар байна? Танд ямар санагдав? Энэ гоё сайхан жуус шүү дээ. Чигэр баг та. Харин тий. Бас наад. За тэгээд энэ бүтээгдэхүүний дэж энэ одоо нэг олон жимстэй нэг төрөл нь таагаар. За тэгээд энэ Fs Group-ээс одоо энэ манай нэвтрүүлгийн ивент итгэгчээр ажиллаж байгаа Fs Group Fs-ийн худалдааны төвөөс 150 сая төгрөг нь одоо бараа худалдаж авах. Өөрөө аль салбараар нь очоод бараа худалдаад авах боломжтой байгаа. За тэгээд нэлээд олон энэ чинь 104 баруун зүүн таашаа харахад Fs худалдааны төвөөд зүүн таашаа одоо танах руу явж байхад байгаарч бахан гадаа тийм явж байхад тэр том супермаркетаар нь ороод ер нь их сонголт сайтай тэгээд бас аваарай 150 сая төгрөнд. За баярлалаа. За тэгээд дараагийнх нь бэлэг нь болохоор бас их өрмөц бэлгээ. За энэ та түрүү ерөнхийдөө ярьсан энэ Орс авиасыг би төлхөө хэрэгэлдэг гэж. Энэ нэгэд манай нэвтрүүлэгтээ бас энэ Подиор гээд Орс авиасны газар хамтарч ажиллаж байгаа. Энэ болохоор нөгөө Оросд
тариалдаг. Тэгээд дээрэс нь Европ руу гаргадаг. Европын морин тойруулгууд руу энийг нийлүүлдэг юм байна. Бүр яг энэ овёсыг аваад хэрэглээд амжилт гаргадаг бүр тусгай тийм уялдаа. Тэгээд эднийх нэг юм 2022 оны календар гаргасан. Энэ нөгөө бэлгийн улирлын буюу бид нарын яг нөгөө өөрсдөө нөгөө өдөр судар хардаг байж таварсан. За тэгээд эднэр нэг юм азтан тодруулах гэсэн юм билээ. Энд юм бүртгэлийн дугаар байгаа. Тийм. За таних бол 220051 гэсэн мэн тий. Тийм. Тэгэхээр та энэ бүртгэлийн дугаарыг энийг хаяхгүй байжгаад энүүгээр та суглаанд оролцоод 7 сарын 9-нд өнөө 10-нд орон дээр ярьж байгаа азтнуудны тодруулаад одоо тусгай бэлэгтэй юм билээ. Наадмын өмнө наад хэмрээ шилжих юм байна. За баярлалаа. За тэгээд мөн та энэ дугаараа хэлээд эдний одоо салбарууд дээр нь очиод энэ дуцнууд нь байж байгаа. Салбарууд дээр нь очиод 100,000 төгрөгөнд одоо бас Орос сайн чанарын эдний хамгийн гол нь бүх лабораториудаар баталгаажсан сайн чанарын авьяас авах эрх төлөвлөж байгаа. За бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулга энд байгаа. За яздан болно, авьяас аавна. За дараагийнх нь бэлгээ өгнө. За би ч одоо маш олон ивент хийж байгуулгуудыг Тод магны подкастт ороод тор дүүрдэн бэлгтэй буцна гэдэг үг гарах байхаа одоо. За дараагийнх нь бол манай Тод магны подкасттай бас хамтарч ажиллаж байгаа нь Тод магны гэдэг хурдан бидний барагшуунт хийж байгаа. Энэ болохоор байгалийн гаралтай. Ер нь бол одоо бид чинь нэмэлт эрдэс юунуудыг маш их хийсэн юм шүү дээ. Энэ дотооддоо үлдвэрсэн 100% байгалийн гаралтай ямар нэгэн үйл шингэх байдлаас агуулаагүй. За маш олон ач тустай талын ач тустай ийм бүтээгдэхүүн манай уяжд бол өөрсдөө төлөвлөгөө эргэлдэг учраас мэдж байгаа байх. За тэгээд энийг танд бэлгэлж जैन. За энэ нэг ширхэг ирсэн, энийг танд бэлгэлж. Энэ хөл ангаа энэ их зүгээр юм биш. Нөгөө ер нь одоо ингээл адууны шарах сорогчдод юм хөлн дээр ямар нэгэн эмзэглэл үүсэх юм бол энэнийг нь аваад зүгээр усан дэвтэйгээл тэгээд ингээд шавшчихдээ. Шавшаад энийг тавиад болчих болно. Бүх төрлийн хөлний гэмтэл эмгэг болоод дээрэс нь ялангуяа нөгөө янз бүрийн шархнууд ийш шарах сорог. Тий. Хэрэн дээр бас энэ их сайн. Хөл мөл жоох мэдгэнэт энэ төр авах юм бол бас ингээд тавьчих болох юм байлээ. За ингээд тодмогнаа. За хамгийн сүүлийнх нь одоо зөвхөн манай энэ бүр тусгай захиалгын бэлэг байгаа. Тусгай захиалгын бах юм. Цөөхөн тоогоор Монгол хийсэн ийм бүтээгдэхүүнийг бас маш гоё бэлгийг өгөх гэж байна. Хийх нэнди байгаа юм. За их хаалын чулуу гээд одоо хөөрөг хийдэг ийм компаниуд. За миний мэдхийн талаар хөөргүүдийн ер нь одоо Монгол цор нэг загвараас зөвхөн нэгийг хийдэг. Тусгай захиалгаар хийдэг гоё хөөргнүүд хийдэг ийм газар. Тэгээ эднийхээс манай хамгийн гол бас подкасттай хамтарч ажиллаад байгаа юм. Хайрцаг савны даа. За ийм бас бид нар тэр болгон бас мэдтгүй юм. Энэ ингээд азраггүй унаг. Энийг 3 эрдэнэ гэж нэрлэдэг юм байна. Хүн энэ болохоор хүн танд бол хүннүү арт загварынхан таарсан байна. За тэгээ энэ хөрөл цутгуур байгаа. Ингээд тэртээждэг. За би танд ингээд үзэл ингээд тавьчих. За энэ нь болохоор энэ 3 эрдэнэ гэж нэрлэгддэг энэ ямар хүчтэй вэ гэхээр ер нь бол инх мэнгийн буюу элэг бүтний л бэлэг тэмдэг. Ээж аав өрөг элэг одоо элэг бүтэн байна гэдэг. Тэрний бэлэгдэл болцсон. За тэгээ дээрэс нөгөө монголчууд бол адуу малаад эдэлдэг учраас одоо тэрийг юугаар бэлэгдэж болох гэхээр ингээ адуугаар бэлэгдэж ингэж хийсэн ийм цөөхөн хөлбөмбө бүтээлүүд энийг нэг тодорхой цаагаар хийгсэн юм байлээ. Тэгээд манай бас подкастын зочдод дандаа хурдан мөрний зүтгэлтнүүд аз хэмэртэй хүмүүс явж байгаа юм чинь сайхан зүйлийг бэлгэлье гэдэг хаадын чулуу компани хамгаалнаас энэ нандин бүтээлээ танд бэлэг болгон хадгалж байна. За тэгээ энэ бол тэгэл айлын бурхан дээр л үйж нах та. Биш ийч тий. Тэгээ. Харц марцх их нанди юм билээч. За тэгээ бидний урилга хүлээж авч хөрөлцөн ирж ярилцсан манлаа байж та баярлаа. За баярлалаа. Танаа нэвтрүүлгийг оролцсонд сэтгэл хангамж байна. Тэгээд энэ бүх ивент итгэсэн байгууллагууд танаханд амжилт хүсье. За баярлалаа. Ардаа бэлгийнхаа 101 жилийн үед олттой сайхан надаарай. Монгол Монгол хэрүүл батш. Хэн зингүүлээрэ баярлалаа. За манай энэ удаагийн зочин Монгол улсын манлайвч бүрөвдөржи алтан сөхөх маань байлаа. Анхаарал хандаад үзэрхэн үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа баяртай. Морьтон монголчуудын мөнхийн омогшил Тод магна подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүч хэлэгчдэд зориулсан 7 хоног тутмын подкаст.